Энэ нөгөө нэг манай найз залуу танилцуулна гэдээсээ яах вэ? Найз залуу. Зайл сургууль төгссөн хөлтөө. Сургууль сурч исэн. Тэгээд багштай таахгүй мөлий хийлээ юм аа. Тэгээд барьцалтаж яваа тий баг хөөгдсөн дөө. Тоглож байхгүй юу? Манай он ч нөгөө нэг аав юу яахгүй юу? Гатгши аав ингээд. Тэгээ сургуулиас гарсан тий. Өдөр хөөгдөж бол гараагүй юм. Тий. Энэ тоглож байгаа. Ажил юу их вэ? Ажил байхгүй. Нэг компанид ажиллагаа өгсөн. Тэгээд тэр менежер зэн чинь шин юм ярьж шалаар байцаалтанд орж байгаа. Тэгээ хэрэлдээд болцоод. Гүй аа, манай он ч нөгөө нэг юу ахгүй да. Суур мэдлэг аягүй сайтай. Тийм тэгээ нөгөө нэг аав нөгөө хувийн компанитай тэгээ тэрэндээ ажиллана гэд гарцсан тий. Гарцсан. За мэдлэгтэй. Суур хөрөнгөтэй тийм ээ. За машин тэрэг гэж бол айхтар амтаа гаднаа л миний охиныг суулгаад явсан юм байл. Чи тэр яахгүй. Сайн наашаа автобусаар ирсэн шүү дээ чи. Одоо буцах гал таксины мөнгө авахгүй таксиж явна. Авсаа авчих гэж юм. Зүгээр. Сандрахаар хөлөвччихэж байна. Сандраад байгаа. Идэ. Би танад орчихсон. За чи энэ юу гэдэг вэ? Чи ямар? Хой наа чи чихрийн цаасыг нь авдаг. Энэ үчмөр цаа уухааргүй. Хатаа хой наа халуун юм шүү. Зүгээр. Би зүгээр. Чи ястар сандраад бүгд. Сандраад. За мөрөг тайвшраа болно. Танилцгаа. Танилцъя. Яа миний хөө. За. Найз залуу тийм ээ. За миний хөө одоо нэг жоохон тайвшраад. Тайвширж ягаад нэрээ хэл. За гүнзгий амьсан. За. Яваач. Миний нөгөө яриадсэн залуу. Нөгөө танилцуулна гэдээсэн үү. За танилцаад юм. Сайн байна уу та? Сайн байна уу та? Өнөөдрөөс авьяасаар охины чинь нөхөр болж байгаа залуу. За бүр амрын болох шүү. Хөөш. Өөрөө нь ингээд хүнтэй ярьж байгаа юм бол нэг ам хамартаа бохмогч ихчихсэн. Наата авж байгаад нэг зүгээр ярьж болохгүй юм да. Байгаач. За та намайг харж байгаа. Ер нь нэг юмс зүйлсээ идэлж хэрэлж байгааг. Би бол нэг хэр баргийн аавын хүүгээс ид баялгар нутаад ах юм байхгүй. Нээлтний үйлдвэр нэрлэлээд даалтны уухаа. Тэгээд өнөөдөр авбуу ясаар охины чинь өөр юм болоод авчиж. Яаж үлээ? Хөө ах уу төрөнгө нь хайр дурлалын харилцаа үүсгэн авчиж. За хүмүн. Наад охины чинь бас төрөвсөө эцэг их нь ингээд энэ гэрт амьд байж байгаа. Чи яг авахаар авдаг дээрээ тулах юм бол хууль ёсныхан дараа дөрвөн журамтай надах чинь мэдээ. Чи эцэгтэй танилцчих, ингэж танилцчаа чи яаж энэ охиныг авна гэж бодож нүдэндээ нэг нүдний шилмэлж үт. Чи наадхаа тайлж байгаа чи надтай яри л да. Шил тайлах. Тэгвэл би чамд охиноо өгөхгүй заа юу. За. Юу аав гэж чи өгөхгүй. Ганц шилээр охиноо солиол үст. Тайлч шил да. Та өөрөө л тайлах шүү. Түч. Элэстэй би танд. Наран гэсэн энэ өргөөнд наран ижээ саран аав хоёр маань одоо намайг тантай уулзуулах гэж энэ наран гэсэн өргөөрөө намайг явуулсан болов. Ясайгу хөгжилтэй хөө. За. Би өчтөр үзүүллээ л дээ. Ламд үзүүллээ. Тэгсэн одоо төлөв даруй төвшин төгөдөг төгс сайхан биетээр метр 80 гаруй өндөртэй алаг нүдтэй мөр шиг сайхан ятаасан гэдэг шүттэй. Ийм сайхан энергитэй хүмүүст одоо намайг уулзна учрна гэдээ одоо хэлсэн одоо тэр нь одоо биелэлтэй болж байгаа болов уу гэж бодож байна.
Яа. Энэ нөгөө нэг залуу штэ тийм ээ. Айгу сайхан яриа хөөртэй. За. Аль нутгүй юм. Би ч одоо өвд эцсийн мөлгийн нутаг наран гэсэн хинтээ байна. Гэсэн тий. Гисэн наран гэсэн. Тэгээд. За, нэр хин блэ? Нар мант. Бас их гоё нэртэй. Ер нь таалагдчих шүү. Ер нь таалагдчих. Хаана ажил төрөл мэнийхөө юу хийж байна одоо? Би ч одоо наран гэсэн ард төрийн хөрөнгөлийн санд ажилладаг. За тэр нь ямар газар? Манай ажил маань юм. Залуучуудыг ерөөсөө эртнээс ингэж хөрөнгөлтэй болгоод тэтгэврийн насан дээр гарахдаа улсаас өгдөг тэтгэвртэй бүр нэмээд илүү их тэтгэвэр аваа сайн л гэж хүсдэг ажил байхгүй. Ийм сайхан энергитэй ажилтаа. Ийм сайхан наран гийсэн ажилтаа. За их гоё ажил хийдэг юм байна тийм ээ. Би ингэж ажиг. Ерөөсөө таны наран гийсэн энэ сайхан охиныг чинь аваад. Манай охиныг чинь наран наран гийсэн. Зүүрлж яахгүй юу би? Миний надад наран гийсэн гэдэг үгээ авч болохгүй. Тэгээ яваа тэгээ юм яа. Аавч бас арай болоог байна л да. Хэдлэж учиргүй бас өөр төрөнд орчихгүй байна тийм ээ. Тэгээ бас. Тэр би таны охиныг аваад ерөөсөө солонгос шиг хийж чиж. Маргааш 12 цагаас. Солонгос сайхан аялаа сайхан гэдэг. За миний хүү яах вэ? Одоо миний охин ч одоо солонгос явд би охиноо ингэж одоо хүний газар ажил төрөл хийлгэж өөрөөс холдуулаад яах вэ? Гүү. Ерөөсөө ажил төрөл хийхгүй. Манай захирлууд солонгос хийсэн байхгүй. Тэгээд тэнд байгаа том хотуудаар байгаа монголчуудтай тэтгэврийн хуримтлал үүсгэх тэр ажлаар уулзал хийж явж байгаа байхгүй. Тэгээд бид тэр тэнд нь очиад бас ажиллаад амраад хийдэг тийм үү гэж бодож байгаа. Тэнд байгаа монголчуудтай тийм өөрөөсөө тийм. 26-нд Сөүл хотод 28-нд дээгүү 29-нд бусаад 30-нд том гуанч болдог гэж. Тэгээд тэнд ерөөсөө ирсэн хот болгоноос дундаас нэг хүнд сая төгрөг бэлэг өгч. Бас ирсэн хүн болгон хэлэхтэй. Сая төгрөг өгөх юм тий. Үш миний охин нөгөө ах их чөөрч аль хотод байгаа лээ. Бусаанд байгаа. Ах их чөөртэй хэлээр 29-нд гэсэн. Тэгш 29-нд тэр шинэ яваад явал. За ер нь бол таалагдчих юм юу тий. Наран гэсэн надад баярлалаа. Тий наран гэсэн кава ачгаа. Танилцаарай. Миний нөгөө хийдсэн найзлаа. За. Харин өнөөдөр бас миний охин чинь үнэтэй танилцуулна гээл энүүгээр баярлалаа гүйлсэн. Би бас баярлалаа л байгаа. Тий. Хөөрхөн хүү. За. Нэр юм. Бэлгүн. Их гоё нэртэй. Бэлэгдэлтэй гэж байгаа юм шиг тий. Их гоё нэртэй. Ямар жилдээ хэдэн настай бэ? Чицэл тав хоёр ч юм. За. Чицүү хүмүүс ч бас их сайхан явна. Миний охины нөгөө нэг их сургуулийнх нь юм уу багы бас өөр юм байна. Хаана байсан бэлээ? Их сургуулийн нэр. Их сургууль. Их сургуульд очиод та яа танилцсан юм. Өөрөө хэлэхгүй. За би нэг жоохон чамга ярих гэдэг. Энийхөө сонирхдаг гоё спорт байна уу? Машин одоо мал ч юм уу те? Монгол хүн гоё эсвэл бүхэн дуртай юм уу? Бүх сур харваад марваад сайхан. Тийм байна уу? За. Хоол идэхгүй. Өсөж гэнэ үү? Хоол одоо гаргана штэ. Хөөш бэлгүүнэ. Байна уу? Хөөш байна уу?